За сайн байцгаана уу, би Оргил байна. Тэгээд 2 дугаар хэсгээ эхлэхээс өмнө хэдэн зүйлийг сануулах хэрэгтэй. Энэ заавал хийх ёстой 3 зүйл гэж би үр дүнд хүрэхийн тулд заавал хийх ёстой 3 зүйлийг би танд санал болгоё. Тэр нь нэгдүгээрх нь хичээл дээрх үг өгүүлбэрүүдийг чанга дуурайж дуудахыг хичээх хэрэгтэй. Дан ганц толгой дотроо бодоод өнгөрөх биш. Заавал чанга дуудахыг хичээгээрэй. Тэгээд 2 дугаарх нь болохоор өгүүлбэр бүтээх асуултуудад би айгүйх тийм асуултууд тавина. Тэрэнд нь идэвхтэй оролцоод хариулахыг хичээх хэрэгтэй. Тархиа яг ажилуулах хэрэгтэй. 3 дахь нь болохоор яг өөрийгөө шалгах хэрэгтэй. Дундуур нь тэгж оролцохдоо зөв хариулж гин үү, хурдан амжиж хариулж чадж гин үү, үгүй юу гэдгийг хараад тэгээд зөв хариулж эсвэл амжиж хариулахгүй байх юм бол видеого дахиж үзэх хэрэгтэй. Тэгээд олон дахин давтаад дасгал сургуульд болгож иж хурдан сайжирна гэсэн үг. За тэгээд энэ гурыг хийх юм бол маш хурдцтай Франц хэл чинь сайжирна гэж би бол амлая. Энэ гурыг хийхгүй бол хичнээн видеог зүгээр дан сонссон ч гэсэн тийм хурдцтай сайжирна гэж бас ой тогтоолтонд чинь сууна гэж бас бодохгүй байна. Тийм болохоор заавал хийхийг хичээгээрэй. За тэгээд энэ 2 дугаар хэсгийг эхлэхээс өмнө бүгдээрээ энийг жижигхэн 2 хүний яриаг хараад тэгээ одоохондоо ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ энэ 2 дугаар хэсгийг дуусгахад нь энэ яриаг бүгдээрээ ойлгоно гэж би амлая. Тэгээд энэ яриаг би одоо нэг уншиж үзүүлээд дуусгахад нь бас дахиад уншиж үзүүлнэ. Хичээл дуусгахад 2 дугаар хичээл дуусгахад энэ яриаг бол ойлгосон байх хэрэгтэй. За. Est-ce que tu veux parler avec moi en français? Bien sûr que je veux parler avec toi. Mais je suis désolé. C'est trop difficile pour moi car je ne parle pas très bien français. Mais non, tu parles assez bien. Merci beaucoup, mais je veux améliorer. За, ойлгосон байж магадгүй, ойлгоогүй байж магадгүй. Тэгэхдээ ойлгоогүй бол дуусахад нь ойлгоно. За, бүгдээрээ эхний хичээл дээр үзсэн хэдэн үгнүүдээ бас дахин сэргэе. Энэ бол гэдгийг санаж байна уу? Энэ бол гэдгийг яаж хэлдэг вүлээ? C'est гэж хэлнэ. За. Эхний хичээлийг санаж байгаа бол c'est facile гэвэл энэ бол амархан гэж хэлж байгаа. C'est facile. Энэ бол шинэ үг байна. Trop гэж үг байна. Энэ сүүлийн P-ийг бол хэлэхгүй. Trop. Энэ болохоор дэндүү гэсэн үг. Арай их, дэндүү их гэх юм уу те. Тийм утгатай үг. Тэгээ энийг бүгдээрээ ашиглая. Энэ бол дэндүү амархан гэж яаж хэлэх вэ? Энэ бол амархан гэдэг дээр дэндүү нэмэгдэнэ. Тэгэхээр c'est trop facile. C'est trop facile. Энэ өгүүлбэрэн дээр бол үгний бүтцэн бол монголынхтай адилхан байна. Энэ бол дэндүү амархан гэдэг. За, энэ бол надад дэндүү амархан. Эсвэл монголоор бол энэ надад дэндүү амархан гэж хэлж болно. Тэгэхдээ Францад бол заавал бол гэдгийг нь оруулах хэрэгтэй гэж би өмнө хэлсэн. Тийм болохоор энэ бол надад дэндүү амархан гэж Францаар хэлнэ. Яаж хэлэх вэ? C'est trop facile pour moi. Энэ pour moi гэдгийг нэгдүгээр хичээлээс санаж байгаа бол санаж байгаа гэж найдаж байна. C'est trop facile pour moi. Энэ бол надад дэндүү амархан. Би энийг надад гэдгийг сүүлд нь тавьсан яа гэвэл Франц хэл дээр сүүлд нь ордог гэдгийг сануулах гээд. Тэгээд баг зэрэг ингэж Францаар сэтгэж сурах хэрэгтэй гэсэн үг. Ер нь альваа сурж байгаа хэлээр хүн сэтгэж сурах хэрэгтэй. Орчуулж биш. Тэгэхээр c'est trop facile pour moi. Энэ бол дэндүү амархан надад. Энэ бол дэндүү хэцүү гэвэл яаж хэлэх вэ? Хэцүү гэдгийг санаж байгаа бол энэ бол дэндүү хэцүү. C'est trop difficile. C'est trop difficile. Энэ бол дэндүү хэцүү. Энэ бол чамд дэндүү хэцүү. Төрөний надад гэдэг нь сүлд ордог шиг чамд гэдэг нь бас энэ дээр бас сүлд орно. Тэгэхээр энэ бол дэндүү хэцүү чамд гэх хэвээр. C'est trop difficile pour toi. C'est trop difficile pour toi. За, энэ чамд хэцүү байна уу гэж асуулт байна. Тэгэхээр нэгдүгээр хичээлийг бас санаж байгаа бол асуултыг бид нэр яаж тавьдаг санаж байгаа бол SQ гэж өмнө нь бас тавина. Тэгэхээр энэ дээр харж байгаа Est-ce que c'est difficile pour toi? Энэ чамд хэцүү байна уу?
Est-ce que c'est difficile pour toi? гэж асууна. Өөр асуух арга барилууд байгаа. Гэхдээ бидний сурсан нь болохоор энэ арга байгаа. Est-ce que гэж нэмэх. Est-ce que c'est difficile pour toi? Энэ бол чамд хэцүү байна уу? Эсвэл энэ чамд хэцүү байна уу? Энэ бол чамд дэндүү хэцүү байна уу гэж асууя. Яг саяныхтай адилхан. Гэхдээ дэндүү гэдэг үг нэмэгдэж байна. Сая шинээр сурсан үг байгаа. Энийг яаж хэлэх вэ? Мэдээж чамд гэдэг нь сүултээ орно. Асуулт нь эхэндээ орно. Тэгэхээр est-ce que c'est trop difficile pour toi? Est-ce que c'est trop difficile pour toi? Trop гэж дэндүү гэдэг үг орж ирж байгаа. За, энэ дахиад нэг шинэ үг нь бол их амархан үг байна. Non гэж. Энэ сүүлийн n үсгийг нь одоо хэлний айгу угийн n үсэг болгож хэлнэ. Non. Non биш. Non. Non. Тэр нь үгүй гэсэн үг. Non. За, үгүй. Энэ бол надад дэндүү хэцүү биш. Эсвэл үгүй энэ надад дэндүү хэцүү биш гэж яаж хэлэх вэ? Биш гэдгийг санаж байгаа бол бид нар өмнөх хичээлдэр үзсэн ne pas гэж одоо голд нь нэг зүйлийг авчуулаад ne pas гэж хэлдэг байгаа. Тэгэхээр энэ бол надад дэндүү хэцүү биш гэдгийг яаж хэлэх нь вэ? Non, ce n'est pas trop difficile pour moi. Non, ce n'est pas trop difficile pour moi. Trop difficile гэдэг нь дэндүү хэцүү, pour moi гэдэг нь надад гэдэг энд өнгөөр нь бас тааруулаад тавьсан байгаа. Тэгэхээр үгүй энэ надад дэндүү хэцүү биш гэж орчуулагдана. Тэгэхээр non, ce n'est pas trop difficile pour moi. За, дахиад нэг шинэ үг орж ирж байна. Mais. Энэ болохоор бас сүүлийн s-ийг хэлэхгүй, гэхдээ гэсэн үг. Mais. Бүгдээр ашиглаад үзье. Гэхдээ энэ дэндүү амархан биш гэж яаж хэлэх вэ? Биш гэдэг нь одоо монголын шиг сүүл рүүгээ орохгүй. Одоо бол гэдгийнхэн одоо хоёр талд нь ордог. Тэгэхээр mais ce n'est pas trop facile. Mais ce n'est pas trop facile гэж. Одоо бол гэдгийнхэн хоёр талд нь ne pas гэдэг нь хавчигдаж орж ирнэ. Тэгээд амархан гэдэг нь хамгийн сүүлд орж ирж байгаа. Mais гэдэг бол одоо гэхдээ гэсэн үг. Тэгэхээр mais ce n'est pas trop facile. За, дахиад нэг шинэ үг орж ирлээ. Энэ бол assez хангалттай гэсэн үг. Мэдээж сүүлийн set нь дуудагдахгүй. Assez. За, бүгдээрээ энийг ашиглаад үг бүтээж үзье. C'est assez difficile. Хэрвээ та санаж байгаа бол гүйгүүлэгчээр дуусаад их шигээр эхэлж байгаа бол сүүлийн гүйгүүлэгчийн дууддаг. Тэгэхээр энэ удаад c'est assez difficile. Энэ төвсийг дуудана гэсэн үг. C'est assez difficile. Энэ бол хангалттай хэцүү. За, энэ бол надад маш амархан. Гэхдээ энэ бол чамд хангалттай хэцүү. Арай илүү урт өгүүлбэр бүтээх нь сайн нэг гэхдээ гэдгийг ашиглаад хоёр өгүүлбэрийг холбож ийн гэсэн үг. Энийг бүтээх гээд үзээрэй. Энэ бол надад маш амархан. Гэхдээ энэ бол чамд хангалттай хэцүү. C'est très facile pour moi, mais c'est assez difficile pour toi. C'est très facile pour moi, mais c'est assez difficile pour toi. Энэ бол надад маш амархан. Très facile гэж маш амархан. Assez difficile гэж хангалттай хэцүү. Тэгэхээр très facile pour moi, assez difficile pour toi. За, дахиад нэг уншия. C'est très facile pour moi, mais c'est assez difficile pour toi. Анзаарч байгаа бол эхнийх дээр нь C гэдгийн төвсгийг дуудахгүй, дараагийнх дээр нь дуудаж байгаа. Яг гэвэл гүйгүүлэгчээр эхнийх дээр нь төгсөөд дараагийнх дээр нь их шигээр эхэлж байгаа учраас. За, нэгдүгээр хичээлээс санаж байгаа бол би хүсэж байна. Эсвэл би тэгмээр нэгмээр байна гэж. Яаж хэлдгийг санаж байгаа бол бүгдээрээ хэлцгээе. Je veux. Je veux. Тэгэхээр би ярихыг хүсэж байна гэж бас бүгдээрээ нэгдүгээр хичээл дээр сурсан байгаа. Тэрийг дахиад санаж байвал хэлье. Je veux parler. Je veux parler. Би ярихыг хүсэж байна. Надтай гэдгийг бас нэгдүгээр хичээл дээр сурсан. Avec moi
avec moi. Би одоо ингэж сурсан зүйлүүдийгээ дахин давтуулж байгаа. Тэр нь болохоор хүний тархинд илүү шингэцтэй, илүү урт хугацааны ой санамжин суулгана гэсэн үг. Одоо давтамжтай ой санамжин суулгадаг юм техник байдаг. Тэгэхээр тэр техникийг ашиглаж бид нар энэ хичээлийг хийж байгаа. Тэгэхээр je veux parler avec moi гэж нэгдүгээр хичээл дээр сурсан үгнүүдийг бүгдээрээ дахиад автчихна. Чи хүсч байна уу гэдгийг бас бид нар нэгдүгээр хичээл дээр сурсан байгаа. Хэрвээ санахгүй байгаа бол дараах дээр харуулъя. Санаж байгаа бол одоо хэлээд үзээрэй. Чи хүсч байна уу? Est-ce que tu veux? Est-ce que tu veux? Мэдээж асуух асуултан дээр бид нар est-ce que гэж тавьж сурсан өмнө нь. Tu veux гэдэг нь чи хүсэх. Чи хүсч байна. Чи надтай ярихыг хүсч байна уу? Хэрвээ санаж байгаа бол чи хүсч байна уу? Ярихыг надтай гэж одоо дараалал хэлнэ. Тэгэхээр est-ce que tu veux parler avec moi? Est-ce que tu veux parler avec moi? Est-ce que tu veux parler avec moi? За бүгдээр хариулъя саяны асуултанд. Тийм ээ. Мэдээж би чамтай ярихыг хүсэж байна. Гэхдээ тийм гэдгийг санаж байгаа бол oui гэж байна. Bien sûr que je veux parler avec toi, mais bien sûr гэж мэдээж гэдгийн дараа Q гэж орж иж байгаа нь одоо энэ чи өнгөөрөнд харуулсан ярихыг гэж одоо орчуулагдана гэж бодож байна. Тэгэхээр oui. Bien sûr que je veux parler avec toi, mais тийм ээ мэдээж би чамтай ярихыг хүсэж байна. Гэхдээ за дахиад нэг шинэ үг суръя. Je peux. Түрүүн je veux гэвэл би хүсэж байна гэдэг. Je peux гэвэл би чадна. Je peux. Мэдээж дахиад зүйлийн ангисан дуудагдахгүй. Je peux. Би чадахгүй гэвэл бид нар яаж хэлэх нь вэ? Үгүйсгэхлээр яадаг вүлээ? Ne pas гэдгийг үйл өгнийх нь хоёр талд байдаг. Тэгэхээр je ne peux pas. Je ne peux pas. Ихэнх хүмүүс бас зарим хүмүүс францаар ярихад нь сонсоход энэ ne гэдгийг гээж магадгүй. Тэгэхээр аль бусаар ярьж байгаа хүмүүс бол je peux pas, эсвэл je peux pas гэдэг хурдан хэлж магадгүй. Ne гэдгийг гээгээд. Тэгэхдээ яг зөв ярмаар байвал je ne peux pas. За би чамтай ярихыг хүсэж байна. Гэхдээ би чадахгүй гэж хэлээ. Би чамтай ярихыг хүсэж байна. Гэхдээ би чадахгүй. Гэхдээ гэдгийг санаж байгаа бол мэ гэж байгаа. Тэгэхээр эхлээд би чамтай ярихыг хүсэж байна гэхэд би хүсэж байна ярихыг чамтай гэж хэлнэ. Тэгээд дараа нь мэ би чадахгүй саяны сурсан би чадахгүй гэдгийг хэлнэ. Тэгэхээр je veux parler avec toi mais je ne peux pas. Je veux parler avec toi mais je ne peux pas. Je veux parler avec toi mais je ne peux pas. Je veux parler avec toi mais je ne peux pas. Би чамтай ярихыг хүсэж байна гэхдээ би чадахгүй. За дахиад нэг шинэ үг орж ирлээ. Je parle. Je parle. Би ярьдаг. Энэ parle гэдэг нь болохоор их танил харагдаж байгаа яа гэвэл бид нар одоо энэ parler гэж өмнө ярьж исэн. Тэр нь болохоор одоо ах гэдэг үсгээр дуусгах юм бол Монголын ихээ үсгээр дуустдагтай адилхан үйл үг болно. Одоо чинь би ярьдаг. Эсвэл би ярьж байна гэх юм бол сүүлийн одоо тэр ах үсэг байхгүй болно. Тэгээд je parle. Je parle. За Франц хэлийг français. Français. Энэ си үсгийн доор ийм жижигхэн ийм одоо борд шаарсан си гэх юм уу татсан байвал тэр нь үргэлж ис үсгээр дуудагдана. Одоо к үсгээр биш. Заримдаа одоо энэ англи франц хэлний си үсэг одоо ялангуяа англи хэлд заримдаа си-гээр дуудагдаад заримдаа к-гаар дуудагдаад байдаг. Францд болохоор нэг амар зүйл нь энэ си-гийн доор нь ийм татлага байх юм бол заавал ис үсгээр дуудана гэсэн. Тэгэхээр français. Français. Франц хэл. За би францаар ярьдаг гэж хэлье. Үгийн бүтцэн нь бол би ярьдаг франц хэл гэж хэлнэ. Тэгэхээр je parle français. Je parle français. Би францаар ярьдаг. Нөгөө нэг
Монгол, Франц хэлний, Монголын хэлний бас Европ хэлнүүдийн ялгаа нь энэ гарч чинь те. SVO, Монгол нь SOV. За би Францаар ярьдаггүй гэж хэлээ. Үгүйсэхлээр үйл үгийг үгүйсэхлээр үйл үгнийхээ хоёр талд ne pas оруулдаг байгаа тийм ээ. Тэгэхээр je ne parle pas français. Je ne parle pas français. Би Францаар ярьдаггүй. Je ne parle pas français. За тэгэхээр нэг шинэ үг байна. Энд гэхдээ яг шинэ үг биш байж магадгүй. Яагаад гэвэл бид нэг мэдээж ихтэй bien sûr гэж хэлж ирсэн. Тэрний bien орж ирлээ. Энэ болохоор сайн гэсэн үг. Bien. Энийг их хөвчлэн дандаа гэхэлтгүй ихэвчлэн үйл үгийг одоо дүрслэх гэж орж ирдэг. Bien гэж үг байна. Тэгэхээр маш сайн гэвэл яаж хэлэх вэ? Бид нар маш гэдгийг нэгдүгээр хичээл дээр үзсэн байна. Маш сайн. Très bien. Très bien. Энэ үсгний дээр хоошоо татсан зураас ахлаар болдог тийм ээ. Тэгэхээр très bien. Très bien. Маш сайн. За би Францаар сайн ярьдаггүй гэж хэлээ. Би Францаар сайн ярьдаггүй. Тэгэхээр үгийн бүтц бол би ярьдаггүй сайн Францаар гэж одоо хэлнэ. Тэгэхээр je ne parle pas bien français. Je ne parle pas bien français. Je ne parle pas bien français. Би Францаар сайн ярьдаггүй. Je ne parle pas bien français. Эсвэл зарим хүмүүсийн нэг гэн тэгэхээр je parle pas bien français болно. Гэхдээ бид нар бол гээхгүй. Бид нар зүгээр нь сурж байгаа. Тэгэхээр je ne parle pas bien français. За дахиад нэг шинэ үг орж ирлээ. Car гэж. Одоо английн машин гэдэгтэй адилхан үг. Харахад тэгтээ утга нь бол учрна гэсэн үг. Яагаад гэвэл гэж бас үгийг орчуулах юм бол одоо parce que гэж орж ирэх бах. Тэгтээ car гэвэл бас учрна гэдэгтэй адилхан. Ер нь бол яагаад гэвэл гэдэгтэй баг сольж хэрглэж болно гэсэн үг. Тэгэхээр энэ шинэ үгээ ашиглаад бүгдээрээ би чамтай ярьж чадахгүй учрна. Би Францаар сайн ярьдаггүй гэж хэлээ. Би чамтай ярьж чадахгүй учрна. Би Францаар сайн ярьдаггүй. Тэгэхээр эхний өгүүлбэрийг хэлэхдээ бид нар би болон би яаж байгаа гэхээр би чадахгүй байгаа те. Тэгэхээр бигийн араас чадахгүй орно. Тэгэхээр би чадахгүй ярьж чамтай учрна. Би ярьдаггүй сайн Францаар гэсэн бүтцтэй орж ирнэ. Тэгэхээр je ne peux pas parler avec toi car je ne parle pas bien français. Je ne peux pas parler avec toi car je ne parle pas bien français. Би чамтай ярьж чадахгүй учрна. Би Францаар сайн ярьдаггүй. Удаан хэлж үзье. Je ne peux pas parler avec toi car je ne parle pas bien français. Alors, je ne peux pas parler avec toi car je ne parle pas bien français. За. Бүгдээрээ эхэндээ нөгөө нэг хэлсэн нэг хоёр хүний харилцан яриа байсан. Тэрийг бүгдээрээ дахиад уншия. Тэхийн тулд дахиад нэг үг сурах хэрэгтэй болно. Энэ үг нь améliorer. Améliorer. Энэ өсгний дээр урагшаага татсан зураас авах юм бол Монголын өсгөтэй төстэй болно. Тэгэхээр améliorer бол améliorer. Энэ нь сайжрах гэсэн үг. Одоо альва зүйлд сайжрах тийм ээ. Тэгэхээр за дахиад энэ яриг уншия. Est-ce que tu veux parler avec moi en français? En гэдэг нь болохоор одоо en français гэдэг нь хэлээр одоо Франц хэлээр гэж уншиж болно. En гэдгийг нь эр гэж даагуур шиг ойлгож болно гэсэн. Тэгэхээр SQ гэдэг нь мэдээж бид нэр асуултаа их чинь гэсэн үг. Тэгэхээр tu veux чи хүсэж байна. Parler ярихыг avec moi надтай en français францаар. Тэгэхээр чи надтай францаар ярихыг хүсэж байна уу? Bien sûr, мэдээж que je veux parler avec toi. Би чамтай ярихыг хүсэж байна. Mais je suis désolé. Je suis désolé гэдгийг эхний хичээлээс санаж байгаа бол намайг уучлаарай гэсэн үг тийм. C'est trop difficile pour moi car je ne parle pas
très bien français. Энэ нь надад дэндүү хэцүү. Одоо надад бол дэндүү хэцүү. Яагаад гэвэл учир нь би францаар тийм сайн ярьдаггүй. Mais non, tu parles assez bien. Assez гэж үгийг бүгдээр энэ хичээл дээр сурсан байгаа. Хангалттай гэсэн үг. Чи хангалттай сайн ярьж штэ гэсэн үг тийм. Mais non гэдэг нь гэхдээ үгүй. Чи хангалттай сайн ярьж байна. Merci beaucoup. Mais je veux гэдгийг хоёр бичиж. За. Merci beaucoup, mais je veux améliorer. Маш их баярлалаа. Гэхдээ би сайжирмаар байна. Одоо эхний je veux гэдэг би хүсэж байна гэдэг өгүүлбэрээ одоо үйл үгийн араас дахиад өөр үйл үгийг дангаар нь одоо сайжрах гэдгээр нь шууд дангаар нь хэлчихлээр би сайжрахыг хүсэж байна болно. Тэгэхээр je veux améliorer. За дахиад уншия бүгдээрээ. Энэ удаад орчуулахгүйгээр уншия. Est-ce que tu veux parler avec moi en français? Bien sûr que je veux parler avec toi, mais je suis désolé. C'est trop difficile pour moi, car je ne parle pas très bien français. Mais non, tu parles assez bien. Merci beaucoup, mais je veux améliorer. За, ингээд энэ үрээд 2 дугаар хичээл өндөрлж байна. Тэгээд хэрвээ ойлгохгүй зүйл эсвэл яг зөв цагт нь хариулж амжаагүй бол дахиж үзхийг хичээгээрэй. Тэгээд дахиад сайн тавтаад тэгээд яг энд гарсан өгүүлбэр болгоныг сайн сурах юм бол ингээд энэ бол нэг жишээний одоо сурсан үгнүүдэд ашигласан өгүүлбэрүүд энэс илүү их олон өгүүлбэрүүдийг бүгдээрээ бүтээж чадах хэмжээнд орно. Тэгэхээр би дахиад 3 4 дугаар бас хичээлүүдийг оруулахыг хичээе. Тэгээд бүгдээрээ хамт хичээгээд францаар маш сайн ярьдаг болцгоё. Үзсэнд баярлалаа. Тэгээд бас намайг YouTube дээр оргил гэж одоо латин үсгээр хайгаад ороод олоорой. Тэгээд бас subscribe дараарай. Facebook дээр болохоор бас эсвэл Facebook, Instagram дээр just оргил гэж байгаа. Тэгээд үзсэнд баярлалаа. Дараа уулзлаа баяр та.